Ахиад л нөгөө мөнх бат. Энэ хэр нь яадаг хүн бэ? Чуулганы танхимд бүхнээс илүү шударга царайлан орилох мөртлөө чуулганаас гадуурх юм нь бүгд худлаа. Regency Residence дэх 3 тэрбумын тансаг байр нь илэрчгээ тэрийгэ бултуулах гэж цензургүй яриагаар орж баахан худлаам яриад ч тэр байрныхаа үнийг нотолж чадалгүй $400,000 согтутаасан. Одоо 20 түүнийгээ тайлбарлаж чадаагүй явж байтал олон нийтийн сүлжээнд түүний бас нэгэн үн цэнтэй хөрөнгөний тухай мэдээлэл дэлгэгдээд эхэлж байна. Шударга байцгаалдаа хуудсанд нийтлэгдсэн баримтыг харуул мань мөнхөд ахин нэг машины учрыг тайлбарлах хэрэгтэй болжээ. 3 тэрбумын байшинд амьдардаг тэр байр $180,000 үнэвхий BMW i8 загварын тансаг ангиллын машинтай гэсэн байна. Монголд орж ирэх ханшин хагас тэрбум төгрөг ажээ. За зүгээр яг энэ машиныг унаж гангарах нь юу юм? Өдийн насны хүн бол зүгээр мөнгөө багтааж ядан баярхахтаад ийм машин авсан байх гэж бодогдно. Гайхуулыг гайхуулж болохгүй, гаргая гаргаж болохгүй хулгай хөрөнгөний зовлон шүү дээ энэ бол. Хизээч унаж мэдэх ханшны асуудал мань нэрийг зоох тул багтаж ядсан мөнгөө банкнд хийж баригдaltaй нь биш чулуу олгож ийм үнэтэй машин худалдан авч хадгалсан байж болох талтай. Ганц мөнгө хийдэг үйлдвэрээ зараа залхичихсан гэсэн. Мөнгө өсгдөг үйлдвэргүй хүн чинь одоо хаанаас ийм баян тарган байгаад байдаг юм бол. Ядаж байхад банкнаас $150,000 зээлсэн гэж байгаа. Тэрнийхээ үг яа гэж байхад ийм машин түүний хөрөнгөд багтдаг бол одоо юу гэхгүй. Дээрээс нь 2018 оны G Glass-тай гэх шүү. Авилгатай тэмцэх газар ажиллаа хийсэн дээр хуу. Энэ арайч дэнтлээ. Ширхэг бизнесгүй хэрнээ 3 тэрбум төгрөгөөр ганцхан байр авна. Ширхэг бизнесгүй өрдсөн хүн чинь банкнаас $150,000 зээлнэ. Ширхэг бизнесгүй мөнхөд ийм үнэтэй машин цуглуулж тийм аймаар машин үнэ. Энэ нэг л бишээ.